За энэ 3 сарын 12-нд усанд хийж соёолуулсан үр ингээд соёолоод ийм хөрхөн болсон байна. Канал лили гэдэг нэг гоё өндөр том ургадаг цэцэгний үр. Ийм бүрэнки хатуу хар үр автгийн. Тэгээд энийгээ ингээд усанд хийгээд соёолуулаад тэгээд одоо шороонд суулгана. Би өнөөдөр суулгая да. За энд би нэг юм харуулах гээд ийм нөгөө үрслэгийг хитрхи их услахаар ингээд ийм жоохон нөгөө дөнгөж гарч байгаа үрслэгээнүүд чинь ялзраад ингээд үхдэг. Энэ одоо маш гашуун туршлага. Сүүл услахтаа би арай их усалчиж энэ укроп дийл басахаараа мөн хит их наран тавигдахаар энэ нөгөө сая нэг 2 өдөр айгүй нар гараад тэгээд жоохон түлэгдсэн билээ. Тэг би энэ чүүлийн юм хөшгөөр ингээд их нартай өдөр ингээд хаачдаг юм. Тэгэхгүй бол ингээд түлэгдээд бас их амархан үхдэг. За энэ парсли бол их сайн ургаж байна. Одоо энэ хоёрыг жоохон ингээд барьцтай болохоор нэг том юм саунд нийлүүлэх гэж байна. За тэр чайвс байна. Энэ нэг кел навчууд маань жоохон гарч ядаад байна. Заримдаа тэгээд энэ өрнүүд чинь бас янз бүр болно. Тэгээд тэрэнд нэх юу яхан байхгүй, feel bad болох юм байхгүй. Үлдэгдэл үр байгаа дахиад тарина. За энэ гааны навч энэ бүр ингээд дээрэс нь аваад хэрэглээд байгаа. Усанд хийгээл угаадах. Цайнд хийж бол зэмний хоолоос үтсэн. Ярьж чадах нэ яхна. Бас арай гайг болчихжээ. Өчтөр үржтэр хийх гэсэн чи бүр хоолоос өчөд хийж чадахгүйсэн. За өрцөө маань ингээд хийсэн үр болгон нургасан энэ жил ихэвчлэн ингээд 4 үр хийхэд нэг 2 л гардгийг. Заримдаа бүр 1 гарна. Тэгсэн чинь ингээд дөрүүлээ гараад одоо өнөөдөр чинь 4 сарын 10 билүү. Тийм шүү дээ. 4 сарын 10. 3 сарын 19 суулгач ирсэн юм байна. Тэг ингээд ийм хөрөнгө том болчлоо. Тэгэнгүүт нь ингээд салгаад өөр саунд хийж. Тэгээд одоо энэтэй жоохон байлгаж байгаа дахиад нэлийн томорхоор нь гадаа гаргахынхаа өмнөхөн нэгээр нь саунд хийлгээд ингээд жоохон урт нөгөө модон иш зоочдгийг. Тэгээд тэндээсээ ингээд нөгөө тэмтрүүр нь гараад ингээд ороод өөрийгөө тогтоогоод авчдаг. За нэг иймэрхүү ажил хийж байна өндөр.